Сайн байцгаана уу их мөндөд үзэгчтэй. Өвөр Монголын доон телевизийн шинэ дугаар эхэлж байна. Сүүлийн жилүүдэд Монголын өв соёлыг Хятад улс өөрийнхөө нэрээр нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол шинжилгээ ухааны соёлын байгууллагад бүртгүүлэх ажил эд явагдаж байна. Нөгөө талаараа Монгол соёлыг Хятадын гэдэг нэрийн доор олон улсад сурталчлах, ухаагуулах ийм ажиллагаа эд явагдаж байна. Бид энэ талаар өнөөдөр ярилцахаар боллоо. Монголчуудын жон жил үе дамж бүтэн байгуулсан энэ сачрангүй соёлын өвийг Хятадууд өмчлөх нь зүг үү гэдэг талаар бид ярихаар байна. Жоршил ёсоор нэвтрүүлгийн хамард ирсэн жачтаан танилцуулъя. Миний баруун гартал сууж байгаа хэл бичгийн ухааны доктор Чолууг бай. Энэ донд сууж байгаа Өвөр Монголын хүнээхийн мэдээллийн өртөөний Жахарлын код. Энэ Жалуу бол Америкт байгаа Монголын өв соёлын сангийн тэргүүн Монгол Улсын иргэн Бямхуу оролцож байна. Энэс гадна ажлын харгаагаас болоод манай нэвтрүүлгийн өрөөнд нэрч чадаагүй Скайпаар орчих 3 зочин байна. Шикаго хотоос чөлөөс судлагч Дугаржав оролцохоор байна. Мэриленд мод улсаас доктор Нарсаа, Нью-Жерси мод улсаас доктор Санжгүй оролцохоор байна. За энэ бит бас соёлын өвийг ЮНЕСКОд бүртгүүлэх энэ ажил бол 2001 оноос аль биесээр эхэлсэн юм байна. Тийм ээ. Тэгээ эхний үед нь бол эхний өмнөх 3 хугацаанд бол нэг улс бол нэг л жилийг бүртгүүлэх гэсэн ийм зарчимтай байсан юм байна. Тэгээд 2003 онд 2 дахь удаагаар Монгол улс нэрөө хорыг бүртгүүлсэн байна. Тэгээд 2009 он болоход бол 4 дахь удаагаар энэ зарчим нь өвдөгсөн юм байна. Нэг улс нэг л жил гэсэн зарчим өвдөгсөн учраас Хятад улс бол нийт одоо 76 жил бүртгэгчсний дотор Хятад улс дангаараа 22 жилийг бүртгүүлсэн юм байна. Энэ дотор бол одоо манай монголчуудын соёлын өв Хөөмэгийг Хятадын соёлын өвөөр бүртгүүлсэн байна. Тэрнээс гадна одоо Монгол төвдийн ард түмний соёлын өв болох Гэсрийг бүртгүүлсэн байна Хятадын соёлын өвөөр. Энэс гадна бас одоо Солонгосын бүжиг, Ойгрын одоо манис зэрэг эдгээр Хятадын бос одоо босод ард түмний өв соёлыг Хятадын нэрээр бүртгүүлжээ. Тэгээд энэ одоо тухайн үед би мэдээллийг сонсч байсан юм л да. Хамгийн гол энэ Хөөмэ гэдэг бол үнэхээр Монголын ард түмний одоо жишгөө мянган жилийн турш одоо бүтээсэн юм нандин соёлын нэг Монголыг тодорхойлохоор одоо ийм урлагийн нэг гэж би боддог л да. Тэгээд энэ урлаг ягаад Хятадын одоо соёлын өв болчих вэ? Би үнэхээр нэг өвөрлөгч хүний хувьд гайхажсэн байхгүй юу? Тэгээд тухайн үед бол Монгол улс тэр дотноо одоо их хүн ардыг гайхаж үл ойлгож маш бохомдсон, ууралсан одоо иймэрхүү сэтгэлгүүд үүссэн гэж бас дуулсан юм л да. Бямхуу таавар нь одоо Монгол улсын иргэний хувьд энэ тал дээр одоо Хятадууд энэ Хөөмэгийг бүртгэсэн асуудал дээр Монгол улсад ямархуу байдал тухайн үед хүн ардын дотор үүссэнийг та танилцуулах уу? Энэ манай Монгол улсын тэр одоо Хөөмийг тэр Монголын Хөөмигийн холбооны одоо дэд ерөнхийлөгч тэр Одсрон багш одоо Өвөр Монголд 40 гаруй залууст Хөөмийг зааж сургасан. За үүний дараа одоо жишээ нь Хятадууд энийг бүртгэж одоо ЮНЕСКОд одоо Хятадын өв соёл гэж бүртгүүлсэн. Тэгээ үүнээс болж одоо Монголд бол өвөр монголчууд энэ Хөөмийг өөрсдийн одоо монголчуудаас сураад тэгээд одоо Хятад одоо соёлын өвөр одоо бүртгүүлээ гэдэг маш их тийм асуудал үүсэж байсан. Хүмүүсийн дор гочинд үүсэж тийм хүмүүсийн маш том доргуйцтай нийгэм хамжиж байсан. Тэгээ энэ дээр яг миний хувийн байр суурь бол одоо жишээ нь энэ соёлын өвийг бол бүртгүүлэхдээ энийг бүртгэх засгийн газрын түвшинд энэ асуудлуудыг дээш нь өргөж тавьж бүртгүүлдэг. Энэ дээр бол одоо монгол хүмүүс, монголчууд, Монгол улсын иргэд бидний одоо бодож байгаа шиг одоо өвөр монгол хүмүүс очоод бүртгүүлээгүй. Яагаад гэвэл өвөр монголчууд бол одоо энэ Хятадын одоо яг өөртөө засах тийм бүрэн одоо бас эрхтэй хүмүүс биш ээ. Тэгэхээр би хувийнхаа зүгээс бол энийг дахин хэлэхэд те Хөөми бол тэр Монголын одоо өөрийн өв соёл үүнийг бол одоо Хятадууд одоо жишээ нь өвөр монгол хүмүүсийн нэрийг барьж монголчууд өвөр монголчуудыг одоо хагалдуулж энэ одоо соёлыг бол
одоо ЮНЕСКОгийн тийм бүртгүүлэлт одоо бүртгүүлсэн тий. Энэ уг нь юм л да. Энэ өвөр монголчууд бол сүүлийн жилүүдэд Монгол улсад очиж хоомоос их сорсон. Олон хүн сорсон. Энэ бол хол биш үү? Ягаад гэвэл өвөр Монголд бол энэ урлаг бол нэг үеих таслагдах маяг тий байдалд орсон. Тий одоо энэ өвөр монголчуудын соёлыг уусгах одоо их хүнд хүчин үеуд 60 70-аад 80-аад дамд явсан та бүхэн мэдж байгаа. Энэс болоод. Тэгээд энэ Монгол улсад очиж сорсон. Энэ бол хол биш үү? Тий. Хоёрт энэ таны сайн хэлсэн шиг үнэхээр энэ нэгсэн үндэсний байгууллагын соёлын үеийг бүртгүүлэхэд бол өвөр Монгол бол хятадын нэг мож гэдэг одоо хэлбэрээр орж байгаа шүү дээ. Иймээсээ тэдэнд бол ямар ч тийм ирэхгүй. Тэрийг бол бас нэг төр засгал энийг бүртгүүлэх хэрэгтэй. Тийм ээ. Иймээсээ энэ дээр үнэхээр одоо энгийн одоо хүмүүс бол сансаад л өвөр монголчууд Монгол улсаас сорж ирсэн учраас бочиж ячаад бүртгүүлсэн гэдэг одоо ийм нэг эндүр нь үүсэж байгаа юм байна тийм. Яс энэ дээр бол миний бодлоор тийм та нартай бол адилхан одоо бодолтой байж байгаа. Энэ ягаад бол энэ хомоо бол нэг Монголын өв соёлын бол ямар ч одоо маргаан байхгүй. Тэгээд тэгтээ тэргүй миний бодлоор бол энэ Монголын өв соёл бол ганцхан байдаг. Өөр Монгол өв соёл гэж тусдаа байгаагүй. Монгол улсын өв соёл гэж ингэж бас итгэж Монгол өв соёл бол ганцхан бүр хамтдаа Монгол өв соёл гэж байгаа. Тийм энэ мэдээж энэнийг бол хятад ингээд өөр Монгол бол хятадын хараанд байгаа учраас өөр Монголд багтдаг өөр монголчуудын одоо мэдээж Монгол болохоор Монголын соёл юу байна шүү дээ. Энийг бол өөр Монгол хятад багтдаг учраас өөр Монголын соёл хятадын хүрээнд багтна гэдэг ийм нэг одоо ер нь ямар ч одоо логиктэй нэг энэ юмор ингээд одоо ЮНЕСКОд очиод ингээд бүртгүүлж штэ. Энэ байдлаар монголчууд одоо Монгол улсын маань иргэдүүд бас гомдолтой. Ингээд энэ гомдол ер нь андуурл гэдэг бол тодорхой. Яг бол таас сайн хэлсэн өөр Монгол бол ерөөсөө ингэж нэг можийн хятад авчлах юм да мож ууртан засах орон дээр ууртан засах ямар ч ирэх байхгүй юм зүгээр л можийн нэг хэмжээний юм нэг юу штэ одоо засах чаргааны нэг ч гэдэг юм да. Тийм болохоор өөр монголчууд ЮНЕСКОд очиж өөр монголчууд энэний үүсгэж ингэж хөдөлгөж ингэж ЮНЕСКОд очиж бүртгүүлээгүй. Өөр монголчууд бүртгүүлэх тийм эрхч байхгүй. Тэгээд энэ бол ийм учраас монголчуудын гомдол ер нь өөр Монголд хандсан ер нь нэг хаанчгүй. Өөр монголчууд маань ингэсэн шүү. Надаас одоо манаас энд сурчгаа тэгээд очиад тэгээд ингээд өөр монголчууд ичлээ ийм юм байхгүй. Ер нь тэгээд энэ бол ямар байх ёстой? Монгол улсын иргэд маань энийг бол хятад авсан гэдгийг ингэж зөв ойлгомоор байна. Өөр монголчууд авах. Үүнээс гадна тэгээд дараа нь монголчууд энэ хомераныг бас өөрийнх болгох талаар ажил хийсэн юм байна тийм. Тэгээд энэ хомоо бол одоо ЮНЕСКОд ямар байдалтай байгаа вэ? Энэ хятадууд бол 2009 онд хомогийг бол юу гэж бүртгүүлсэн байг бол хятадын мэдээж хятадын өв соёл гэж. Тэгээд бол яг одоо нэр нь болохоор Монголын дуулах урлаг хомоо гэж ингэж бүртгүүлсэн байна. Тэгээд дараа жил нь одоо монголчууд бас тэр нэг жилийн хооронд айгүй их ажил хийсэн үү. Тэгээд энэ хомогийг ер нь Монгол улс авах ёстой гэдэг дээр бол ингэж ажилласан хүмүүс олон байгаа. Сүлжээ мөнжөөр бид нар бас дэмжижсэн тэр хүмүүс. Тэгээд бол дараа жил нь 10 онд Монгол улс бол тэгээд албаны ёсоор ЮНЕСКОд бол хомогийг бол Монголын уламжилт урлаг хомоо гэж ингэж бүртгүүлсэн байж байна. Тэр надад энэ юу гэсэн монголчууд энийг хятадаас ингэж дахиад өөрийнхөө нэрээр бүртгүүлсэн нэрийн хувьд жаахан өөрчилсөн гэсэн. Тийм нэг жаахан нэг одоо нэрдлэгийн хувьд нэг жаахан өөрчилсөн. Тэгээд энэ хятад гэхээр чинь бас айгүй тийм лаврч тийм засаг штэ нүүгд нэгсэн үндэсний байгууллагад айгүй хүчтэй. Тэгээд энийг ажиллаад авцсан болохоор тэгээд нүүбийн тэр байгууллагууд ч гэсэн хятадыг болиулах гэдэг ийм ажил бол одоо бас өчүү яасан байх. Тэгээд за ийм байдалд бол одоо жаахан буулт хийж тэгээд за Монгол бас мэдээж Монголын тэр талаас өгсөн бичиг баримт одоо бүх юм бол айгүй хүчтэй ингээд баталгаажуулалт энэ бичиг бол их нарийн байсан байх. Тэгээд ийм учраас бол тэгээд яг хөө тэгээ хамгийн сүүлд нь Монголыг бас оруулчихъя. Хятадыг бас одоо хомоо бол тэгээд хоёр хятад бол Монголын хоёр эзэнтэй болчих гээд байгаа ЮНЕСКОд. Тэгээд ер нь хоёр эзэн ямар ингэж нэр холбож ингэж авсан биш. Бас хойноос ингэж авсан нэг сонирн байдалтай болоод байгаа. Харин уртын дуугийн бол хятад Монгол хамтдаа авсан байж. Тэр бол хоёр засгийн газар нийлж байгаа. 2004 онд Улаанбаатарт албан ёсоор гарын үсэг зорж
그룹 байгуулаад хоёулаа хамтарч хандъя гэдэг. Тэгээд 5 онд болсон байна. Тэр бол бас таны саний үнэтэй гэсэн ийм одоо 2 жилтэй гэдэг энэ. Хэрвээ жишээ нь өвөр Монгол болоод ар Монгол гээд 2 авсан байл те. Бас яах болж болж асуудал нь өнөөдөр Монгол улс болоод хятад улс гээд 2 жилтэй болсон баг. Энд дээр бид монголчууд Монгол хүн болсны үед манай дур бодчих хөл энэ байна. Ер нь одоо шууд хэлчих юм шулуухай хэлчих юм бол Монголын соёл урлаг хятад падгүй. Ер нь энэ хятадтай ямар ч холбоогүй хамаагүй. Хятад ер нь энэ талаар энэ юм хийх байлгүй. Тэгэхээр энэ дээр одоо бид ингээд өөр нэг асуудал гарч ирж байна л да. Огт падгүй энэ Монгол соёлыг өвийг хятадууд ягаад өөрих болгох гэдэг ингээд улираад явах вэ гэвэл бид тэр том их улс төрийн жоролт явж байгаа шүү. Энэ юу вэ гэхэд хамгийн түрүүнд бол ийм байна. Энэ хятадууд бол эцсийн Монголыг жалгах гэдэг энэ одоо том энэ жиглэг санаандаа бидний соёлынхоо одоо түүхийн одоо ийм баримтыг хангааж байгаа. Юу гэсэн үг вэ? Монголтой холбоотой бүх энэ хятадын нэрээр бүртгүүлчихвэл дараа нь Монголыг эдэлж авахд бол ямар ч одоо ёс чигийн ёс суртахууны жирчил байхгүй. Угаасаа эд чи манайх гэсэн одоо энэ их том жорилтод үйлчилж байгаа шүү. Дэлхийн нөгөө нэг талаас нь бол мэдээж одоо хятадын улсын доторх нэг бас нэг одоо сурталчилгааны нэг сонирхол байдаг. Тэр нь юу гэхээр үндэснээ чөөхөнгийн соёл бол хятад маш их хөгжиж байна. Дэлгэрэнгүй маш их хөгжилттэй байна гэсэн. Одоо энийг бас харуулах гэсэн ийм оролдол байгаа. 근데 비행기 두지 다니엘 제가 다 그냥 해태툰 몽서야 또때 올라 바할때 올라 이 한글 음글이야 그게 서야 없어야 뭐가 지가 없이 에트노스 유기 지나 다니엘스 내가 그 몽로시오 이질 악사나 팀 배드 야가 그 제일 정설이 배지 그러니까 단어도 벌써 슬래시 했던 주드 같은 게 같이 Chinese dream 같은 거 같이 은 벌레는 했던 이 군스는 고산한 벌레는 소열 아자 체력되는 데라 타가르와 들기 이기자 박사나 은이가 보이는 또 했던 자신 가지고 은 어떤 덧컷 배지가 좋은 타돈스니 부르는 진짜가 이미 오치라서는 소열 벌레는 нэг ам 볼기 ялгах нэг тодорхой нэг зүйл байж. Ийм учраас бол хятад бол Монгол соёл жаавал энэ хятадын өв соёл гэж бүртгэн тэмдэглэж байгаа. Энэ бол ийм зүйл. Сая энэ чулаах хэлсэн бас хятадууд ингээд жишээлбэл та томнолж явах бас хэлээд энэ талаар нь ер нь дотоодын бодлого одоо хятадын хүрээнд дотор хятадын улсын хэлний дотор ингээд явуулж байгаа бодлого юу вэ бол ингээд үндэснээ жоохон гэдэг энэ үгэнд би бас яг дургу ер нь манай монголчууд бол тэдний үндэс тэр энэ бол хятадын талаас нь хэлж байгаа бид нэр ерөөсөө нутаг дэвсгэл дээр өөрийн устай байсан өөрийн ерөөсөө бид өөрийн биендээ монголчууд өөртөө ер нь үндэснээ жоохон байх ёс хууны хятад ирээд тийм нэг юм гаргасан хэлсэн тэрийг бас бид нэр нэг хүлээж авах дургу байна. За ямар байсан тэгээд энэ үндэснээ жоохон хандаад ингээд 56 үндэслэгээд нэг юм хэлээд шүү дээ хятад. За тэр дотор нь Оросууд байгаа. Орос бас байгаа. Тийм байна. За тэгээд хятад яаж Оросын тэгээд соёлын өвийг ЮНЕСКОд хятадын гэж авдаг вэ? За энэ ч бас нэг том юм харагдаад байна энэ дөрөв. Монгол шиг улс юм уу гэж Киргизээс авсан. Манасыг бол ягаад бол хятадын хараанд бас нэг үлэг Киргизүүд байгаа Киргизүүд. За энэ дээр үндэслээд яг одоо энэ дээр бол нэг үндэслэл болгоод тэгээд Киргизийн манас Киргиз гэсэн улс байж л Киргизстан гэдэг улс байна шүү дээ. Тэгж л мансын авчлаа. Энэ бол тэгээд нэг юм харагдаад байна. Би бүр том өрнүүд юм бол хятад бол мэдээж бас Орос шиг хүмүүстэй Оросоос булааж авч. За Монгол шиг юм тэгээд Монгол улс ч гэсэн ер нь гадаад бодлогоор хэрвээ хятадтай хатуу юм хятад бодол авахгүй л бол тэгээд хятадч тэгээд тоогч очоод Монголын юм чинь одоо өнгөс гэж байгаа. Эсвэл Чингис хааны чинь одоо нөгөө бас юу гэдгийг бас хятадын баатар одоо юу гэдэг ингээд түүхийн баатар хүмүүс ингээд бүртгүүлэх тийм юм байгаад тэгээд хятад юм. Тэгээд байж одоо энэ хятадын тэр вебсайт дээр байж байгаа. Танд оруулсан байж байгаа. Чингисийн техник гэдэг нэг юм тэгээд нэр оруулж байжсэн би харж байсан. Манай нэвтрүүлэгт Skype-аар Нью-Жерси маж улсаас доктор Санжгүй оролцож байгаа юм а. Санжгүй бол Америкийн Johnson компани мэрэгжлийн хэлтсийн жахрал манай одоо Америк дахь монголчуудын community-ны галын ах ийм хүн аа. Тэгээд Санжгүй би танаас өнөөдөр ийм нэг асуулт сонирхож байгаа. Юу гэвэл энэ сүүлийн үед одоо хятад улс Монголын соёлын өвийг
Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрал шинжилгээ ухаан соёлын байгууллага буюу одоо ЮНЕСКОд бүртгүүлээд байгаа. Нэг л үгээр хэлбэл Монгол соёлын хувийг хятадууд одоо булаан дээрэмдэх одоо ийм ажлыг явуулж байна. Нөгөө талаараа нь одоо бас Монгол соёлыг дэлхийд өвөр Монголын одоо Монгол соёлыг хятадын гэдэг нэрийн доор сурталчилж байна. Тэгээ энэ явдал дээр бол одоо манай өвөр монголчууд зарим нь одоо бас оролцож байна. Зарим нь бол энийг одоо сэтгэлөөрөө дэмжиж байна. Мэдээж нэг бүлэг хүмүүс бол учрыг ойлгохгүй. Гэтэл бас чуухан тааны хүмүүс нь мэдчихсэн ч бас хавийн ашиг сонирхолоор энэ одоо явдалд хамрагдан орж байх магадгүй. Та одоо энэ өвөр Монголын хүнээ эрх Монгол соёлын төлөө насан туршдаа одоо ингэж тэмцэж ирсэн ийм Ахмад тэмцэгчийн хувьд энэ асуудал дээр хандаж юу хэлэх вэ? Таны үжилтийг сонсъё гэсэн маа. Terminology do en бол одоо маш чухал асуулт байна. Энэ сүүлийн хэдэн жил хятадын засаг Монгол соёлыг хятадын өв соёлын нэг хэсэг гэж сурталчилж явах одоо олон удаа сонин хэллээс би харсан. Одоо танаа хэлжсээр одоо жишээлбэл 2009 онд Нобель ЮНЕСКО гэдэг газрын албан ёсны явцаар хомид олддог тэр уламжлалыг хятадын өв соёлын дотор багтдаг гэж одоо бичүүлж бүртгүүлсэн байна. Тэр бол одоо маш одоо харамсалтай хэрэг гэж би үзэж байна. Ягаад одоо хятадын засаг тийгээд Монголын нэг тэр төвд сууж авах тэр соёлын нэг үнэтэй сангийн одоо тэр нэг хэсгийн булаагаад авч гисэн. Иймэрхүү аргаар хятадын засаг монголчуудын энэхүү өв соёлын гих сэтгэлийг ашиглаж тэрийг дэмжсэн шиг төрлөд өөрийнх нь ашиг сонирхлаа биелүүлж байхын тэрийн илэрхэ түрүүхэн өвөр Монголын алдарт морин хуурч Шибулгийг нөөбдө авчираад морин хуур тоглуулж морин хуурыг хятадын өв соёлын нэг хэсэг гэсэн сурталчилгаан техник би санаж байна. Та бас одоо магадгүй сонсон байх. Тэр зарим монголчууд маань тэр хятадын иймэрхүү бодлогыг мэдээлгүйгээр тэр концертт очиж дэмжигчийн тоонд орсны үнэхээр тэр маш харамсалтай. Ийм болохоор миний одоо монголчуудаа хандаж хэлэх үг гэвэл монголчууд маань үнэхээр сэрж юм бодох цаг болжээ гэж одоо би бодож байна. Монголчууд маань өөрийн өв соёлдан маш их хайртай байдгийн энэ сэтгэлийг би бүр мөсөн ойлгож бас баярлж явдаг. Тэгээд хүн болгон өөрийн тэр Монгол өв соёлын хадгалах, хамгаалах үүрэгтэй шүү. Өв соёлын уламжлалах сурталчилгын тэрийн зөв гэвч хятад дамжуулж хятад найдаж тийм юм хийх миний бодлоор болж чадахгүй. Монгол соёл монголчуудын байх ёстой. Хятадтай ямар ч одоо холбоо байхгүй. Монгол соёл гэсэн нэрийг өргөд явж байгаа хүн бүхэн одоо Монгол соёлын маань төлөө гэж ойлгож болохгүй. Тэдний дотор Монгол соёлыг бас устгаж явж байх болох юм. За. Та маш сайхан ярьлаа. Та мантай одоо энэ асуудлаар үжил бодлоо хаваалсанд баярлалаа. Баяртай санаж байна. За, дараагаар. За энэс гадна одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо соёлын өвөр бүртгүүлэхээс гадна бүртгүүлээгүй боловч одоо бүртгүүлэх гэж байгаа одоо ийм бас соёлын өвөд байна. Жишээ нь одоо энэ уламжилт ангаах байна. Энэс гадна одоо Мэро хорийг хэдийгээр Монгол улс 5 онд бит бас соёлын өвөр бүртгүүлсэн боловч өнөөдөр хятадууд өвөр Монголын Мэро орчиг
ихсэн үндэсний байгууллагад очиж тоглуулахдаа хамгийн түрүүнд тэр бол Хятад улсын хөгжим гэдэг хөгжимчин гэдэг утгаар тоглуулж байгаа. Энэс гадна одоо бас бодлого ордос хорим боёо одоо нэг Монгол бүжгийн одоо нэг хэсгээр бас одоо сурталчлах гэж байна. Энэ бүхний ингээд хараад байхад бол энэ хятадууд бол одоо иймэрхүү Монгол соёлыг хятадын гэдэг нэрийн дор сурталчлах ажиллагаа маш идэвхтэй явуулж байна. Энэ Мэри хорны одоо тоглолт төрөх нь боллоо. 10 орчим болсон. Хотын сүлд энэ дэр Бэмба чиорын ярьсан гэсэн тий. Тэгээ энэ чиний бодохын тоглолт анх болж байгаа сураг сонсоод яг би ч өөр Нью-Йорк хотод тий амьдардаг. Тэгээ Нью-Йоркод Монголтой холбоотой бүх үйл ажиллагааг энд амьдарч байгаа бүх монголчуудаа сурталчилдаг хөрхийг боддог, зорддог. Тэгээд маш баярлаад ингээд тэр одоо яваад очсон. Тэгээд яг өмнө хэлгээд энэ тоглолтын энэ концерт бол ерөөсөө ингээд бас дан 100 одоо өвөр Монгол хүмүүс зохион байгуулаагүй арталт нь одоо хятадын засгийн газар байсан гэдгийг мэдээд бас угаасаа одоо гол зохион байгуулагч нь Хятад шүү дээ. Тийм зохион байгуулагч. Тэгээд тэрийг нь мэдсэний дараа энэ бол ерөөсөө хятадын одоо пропаганда байсан юм байна. Хятадын одоо хятадууд одоо Монголын соёлыг бол өөрсдийнхөө соёл гэж олуулсан сурталчилсан. Тэгээд даалга байр бүр энийг нүүбийн тэр одоо гол тийм том танхимтай байгууллагын одоо жишээ нь том үйл ажиллагаа болдог газар зохион байгуулж байгаа. Тэгээ бас үнэгүй. Тэгээ үнэний дараа тэгээд бүр тэр хятадын тэр цааны компани одоо жишээ нь спонсор хийж байгаа гэж ярьж байгаа. Гэтэл үнэндээ ард нь бол ихээр ингээд зарлахтаа бол одоо тэр хятадын талын хүмүүс манай хятадын одоо үр соёл гэдгээр зарлж байгаа. За тэгээд болно шүү дээ. Тэр чинь одоо том талхаа байж байгаа байхгүй. Би дараа нь тэр зургийг харсан л да. Тэр тайсны зураг. Ард нь бол ерөөсөн том дагал ханз яг ингээд өөр Монгол байдаг шиг. Тэгэхээр тэр бол тэр ханзны дараа очиад тэр Мэри хорыг тэр алдартай Мэри хорчиг тоглуулж байгаа чинь угаасаа нэг гутаанд ордолж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд энэ юу манай монголчууд чинь тэгээд одоо өөр Монгол, ар Монгол бараг бураад одоо хамаагүй. Тэгээд Монгол соёлонгод аягүй их хүмүүс чинь ингээд дуртай хүндрийн монголчуудын энэ оролцож байгаа сэтгэлийн үйлдэл энэ сэтгэлээр оролцоход тэгээд яг энийг бол хятадууд бүр тооцоолцсон байгаа. Энэ хүмүүсүүд чинь тэгээд яг энэ соёлгээд очиход бүр ирнэ. Тэгээд энэ хүмүүсийн нэг оролцсныг хятадууд дэлхийд юуж сурталчилна. Манай энэ үжил хомцоо энэ сурталчилгааг монголчууд хүртэл дэмжиж байгаа шүү. Ганц өвөр монголчууд бишээ, ар монголчууд бураадууд хүртэл ингээд ирээд байгаа, оролцоод байгаа. Дэлхийн Америкийн бүр монгол community дэмжиж байгаа. Ингээд энэ хүмүүсүүд бол одоо монголчуудын маань болсноос хоол чаагуур гэдэг бүр их. Энэ тэгээд тооцоолбол нөгөө талаар бүх монголчууд энийг бол хятадын соёл гэдгийг хүлээн зөвшөөрсөн болоод байгаа байхгүй. Хүмүүс тэгний чинь ойлгох гэдэг. Өөр дөр тийм биш байгаа чи өндөө тэгэж хүн тарахдаг байх. Тийм тийм болоод тийм болгоны их чамаагүй олсон. Яасан бас надад очно гэж нүгэд асууж байсан. Тэгээд би болоо очихгүй. Юу гэж говороо манай тэгээд хоног манайд бас хэлж байсан. Алдартай хуурч ирж байгаа мөрөө хуурч чи болоо ирж байгаа ч тоглолт хийчихгүй юу. Тэгээд тэр алдартай гэж алдартай хүн манай тэгээд хавны би хүн гэдэг гэтэл чинь нэг манд авчлаа нэг зарчмын асуудал байж. Хятад муу Монголын соёл мөн энэ цаана юм олж харах. Ямар манай очихгүй гэх нь ямар энэ хав хүнийг өсгөж байгаа биш. Монгол соёлын дургуй. Тэгэхээр манай нэг сколс дөрөв жирамдааны буруугаар ялгаж. Би тэгээд боддог манай хэвтүүд энэ танаас живээр явах хэрэгтэй. Өндөр бид ямар Монгол соёлын дургуй юм биш. Монгол Мэри хортон дургуй юм биш. Чи бол дургуй юм биш. Манайс юу гэж ингэж хийж байгаа юм манай Монголын Мэри хорын соёлыг хятадын соёл битгий болгоорой гэсэн санаатай байна. Тэгэхээр гэсэн одоо нэр хаягийн доо сурталчилгыг бол бид хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн юм. Манай нэвтрүүлэгт өвөр Монголын ардын намын дарга Төмчилтгүй Германаас утсаар оролцож байна. Төмчилтгүйг маш товчхон танилцвал Төмчилтгүй бол 1981 онд өвөр Монголд сүр далайчтай өрнсөн Монгол оюутны хятадын засгийн газрыг эсэргүүцэх колони эсэргүүцлийн эсрэг болсон одоо тэр их тэмцлийн гол удирдагч нэг нь байсан ба. Энэс гадна одоо олон жилийн турш өнөөгийн хүртэл өвөр Монголын эрхчлөө үндэснээ тусгаар тогтлолын төлөө шантраш өгөө одоо тэмцэж ирсэн ийм гарамгээ тэмцэгч байна. За тэмцэлтгүй сайн байна уу? Сайн байна.
За тэгээд танаас бид одоо энэ эрчмийн үед хэлийн гадна одоо их шууган татаад байгаа. Одоо нэг болж байгаа том улс төрийн үйл явдлын талаар тантай бодол санал хаваалч гэсэн юм а. Одоо сүүлийн үед энэ Монгол соёлын өвийг Хятад улс өөрийнхөө нэрээр нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОд бүртгүүлээд байгаа. Нөгөө талаараа нь одоо Монгол соёлыг Хятадын гэдэг нэр хаягийн доор олон улсын нийгэмд сортолчлаад байгаа. Энэ одоо үйл явдлын талаар та одоо өөрийн үжилтөнд манд ярих уу?
За зөв. Та маш их одоо гоё санаа сайхан гоц үжилтэй ярьсан байна. Танд баярлалаа.